За хамтдаа Хосea 11-4 эшлэлийг уншъя. Би тэднийг хүмүүний оосроор хайрын уяагаар татсан. Би тэдний хувьд эрүүнээс нь буулгыг өргөдөг. Нэгэнтэй адил болсон. Би тонгооч тэднийг олсон. Тэгэхээр Бурхан биднийг хүчээр татдаггүй юм. Тэр биднийг айлгаж, алавдаж дагуулдаггүй. Тэр биднийг хайрын уяагаар зөөлөн, төвчээртэй, маш болгоомжтой, хүлээцтэйгээр татдаг. Энэ ишлэл Бурхан өөрийгөө эцэг шиг байна гэдгийг харуулж байгаа. Хүүхдээ хооллохын тулд тонгоож ачааг нь авч зөөлөн удирдах байгаа дүрслэл юм. Энэ бол Бурханы арга зам. Хүч биш, хайр. Шахалт дарамт биш, халамжаар юм. Гэхдээ нэг асуулт байна. Энэ хайрыг бид нар эсвэргүүцэж байгаа юм биш үсттэй. Эсвэл та дагаж байна уу? Заримдаа бид нар Бурханы дууг сонсдог. Гэхдээ дагахгүй өнгөрдөг. Заримдаа бид түүнийг татаж байхад эсрэгээр нь өөр зүйлээс зуурч өөр чиглэл рүү явдаг. Гэхдээ би танд ятгамаар байна. Та Бурханы хайрыг бүү эсэргүүцээрэй. Түүний дуудлагыг дагаарай. Өнөөдөр түүний хайранд та өөрийгөө зориулаарай гэж бас хэлмээр байна.